ихэнх хүмүүс waveform буюу долгионы хэлбэрийн график ашиглан дуу авийг засварлаж янзалдаг. Audition програмд аудиог үзэх өөр нэг арга байдаг бөгөөд энэ нь spectral frequency буюу спектрийн давтамжийн дэлгэц харагдаж юм аа. Дасгалын 6 дугаар хавцнаас 06 доогуур 6-01 frequency display wave өргөдөлтөй файлыг нээсэн байна. Waveform харагдсан зөвхөн амплитудыг харуулдаг бол spectral frequency спектрийн давтамж харагдсан амплитуд ба давтамжийг зэрэг харуулдгаар онцлог юм. Энэ нь тодорхой дууны давтамжийг тодорхойлох эсвэл аудио файл дахь арын шуугиан чимээг төсөөлж харахад үнэхээр тохиромжтой байж болох юм. За энд харагдаж байгаа харагдцаас энэ аудионы дууралтын төвшин ямар байгааг хэлж болно. Хэрв би show spectral frequency display гэсэн айкон дээр товшвол одоо би дуу авианы давтамжийн спектрийг харж болж байна. Баруун талын босоо шугам дагуу давтамжийг хэмжих херц буюу герцийн хуваар байна. Илүү тод өнгө нь миний файлын өндөр давтамжийг илтгэж байгаа нь энд харагдаж байна. Энд байгаа харанхуй хэсгийг хараад тэнд ямар ч давтамж байхгүйг харж болж байна. Англиар salient буюу чимээгүй байдал гэж үүнийг хэлдэг. Эндээс харахад хамгийн чанга давтамжууд доод хэсэгт байгааг би харж байна. Үүндээ миний хамгийн чанга давтамжуудын ихэнх нь 1 кГц-с доош давтамжийн хүрээнд цараанд байна. Гэхдээ та хоёулангийн зэрэг харъя гэвэл дээр байх хуваагч зураасан дээр маав зараа дарангаа доош болгоход долгионы хэлбэр болон спектрийн давтамжийг харуулсан хоёр харагдцыг зэрэг харах болно. Ялангуяа та шуугианы дуу чимээг бууруулах equalizer буюу EQ эффектүүдтэй ажиллахад энэ харагдц илүү аятайхан боломж олгодог. Жишээлбэл аудио дотор утасны хонх дуурч байгаа хэсгүүд энд харагдаж байна. За үүнийг би спектр давтамжийн харагдцаас амархан ялгаж харж болж байна. За эхлээд сонсоод үзье. Play товч дээр товчлоо. And you get that emotional bond with people and you really see this stuff firsthand, that's when that lesson gets rooted very deeply in your DNA. Ингээд сонслоо. Тиймээс утасны хонх хаан дуурч байгааг харахаас гадна хонхны авианы давтамжийг харах боломжтой юм аа. Хэрв зөвхөн waveform буюу долгионы хэлбэрийн харагдц дээр харъя гэвэл энд зөвхөн нэг түүл буюу хэрэгсэл идэвхтэй байгаа нь тэр дээр харагдаж байна. Энэ нь time selection tool буюу хугацааг сонгох хэрэгсэл юм байна. За spectral frequency display icon дээр товшъя. Дээрх айконууд бүгд идэвхцэн харагдаж байна. Эдгээр хэрэгслийн тусламжтай давтамжийн тодорхой хэсгийг сонгох боломжтой болж ирж байна. За эндээс smart key selection tool гэсэн айкон дээр товшъя. Утасны хонх дуурч байгаа хэсгийг томруулж зүүн хийж үгэй. За одоо mark key selection icon дээр товшоод энэ хэсгийн сонголтыг хийж болж байна. Энд зөвхөн утасны хонхны дуудлагын авийг сонгож авлаа. Доорх айконуудаас loop icon-ыг идэвхжүүлээд тоглуулад үзье. За play товч дээр товчлоо. За энэ тохиолдолд энэ хонхны дунд зөвхөн нэг давтамж дээр байгаа хонхыг сонслоо. Дээр нь өөр давтамж дээр хонхны дуурайны мөрүүд за жоохон бүдэг байдлаар харагдаж байна. За үүнийг бас сонгож авч арилгаж болно. Дээрх хэрэгслүүдээс lasso selection буюу гогцоо сонголтын хэрэгслийг ашиглаж болно. Энэ хэрэгслийн тусламжтайгаар тэгш өнцгтөр биш өөр хэлбэр төрсийг зурж сонголт буюу selection хийж болдог юм байна. За энд paintbrush selection буюу будах биерний сонголт гэсэн айкон дээр товшъя. За Photoshop програмд байдаг хэрэгсэл юм. Size мөрөнд биерний диаметрийн хэмжээг пикселээр оруулж өгнө. Мөн opacity буюу нэвт харагдах байдлыг тохируулах боломжтой юм байна. Photoshop програмд байдаг команд болох компьютерийн гар дээрх за зүүн тишээ эсвэл баруун тишээ харсан их хаалтыг төвстэй товч дээр товшин ихсгэн багасгаж болно. За биерний хэмжээг тохируулаад маусны товчийг дарангаа хонхны дууралтын спектрийг дарж зурнаа. Бодох байдлаар зурна. За цагаан өнгөөр тэр хэсгийг сонгож авч байна. За selection буюу сонголтыг сайн болгохын тулд дээрээс нь давхарлаж будаж өгч болно. За ийм тохиолдолд энэ хэрэгсэл маш сайн зохицож ажилтгийг энд хэлэх нь зүйтэй.
Shift товчийг дарахад биерний дугуй курсорын хажууд жижиг нэмэх тэмдэг гарсан байна. За энэ нь нэмж өөр сонголт хийж болохыг харуулж байна. Дээрх мөрийг мөн дарж зурж байна. За 3 дахь 4 дахь мөрийг дарж зурлаа. За ийм байдлаар энэ хэсэгт хонхны дугуйлтын татамжийн спектрүүдийг сонголоо. Selection хийлээ. За одоо delete товчтой дарах эсвэл дугуйлтын төвшинг багасгах боломжтой болж ирж байна. Компьютерийн гарнаас delete товчийг дарлаа. Deselect хийгээд харуул хонхны дугуйлтын спектрүүд арилсан нь харагдаж байна. Шалгаж сонсож үзье. Play товчтой товчлоо. Lesson gets rooted very deeply in your DNA, and you get that. За бид дараагийн хичээл дээр ярианы зарим хэсгийг хэрхэн цэвэрхэн асах ойлголтыг үзэх болно. Дээр байгаа хамгийн сүүлийн хэрэгсэл бол spot healing brush буюу нөхөөс хийх биер гэсэн хэрэгсэл байна. За энэ тухай бас үзэх болно.